Багтаа яг өөрийнх нь нэрийг төжүүл гэж боддог байсан. Тэгээ бэлгээ даахгүй мөртлөө дараагийн айл руу ингээ хэсээ явдаг байсан. Заавал тэмдэглэх ёстой баяруудын нэг бол мэдээж цагаан сарын. За энэ дуу бол бүр ингээ цагаан сар гингүүт шууд энэ дуу баг нөгөө нэг энд сонсогдохгүй байгаа мөртлөө чихэн ингээ явж идэг ийм дуу. Сайн байцгаана уу? Та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргэе. Намайг бол Төрмөх гэдэг. Тэгээд артист нэм гэдэг одоо хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд Түжүү гэдэг нэртэй ийм уран бүтээлч байна. Тэгээд Жагдамбын Ламхүү багштай Монгол Улсын ардын жүжигчин Жагдамбын Ламхүү багшийн удирдлагын дор жүжигчний мэргэжлэр төгссөн жүжигчин, дуучин ийм хүн байна. Нөгөө бид хэдийг бага байхад нөгөө зурагтаар намайг олон ийм кинонууд айгүйх гардаг байсан. Орос одоо хятад тэгээд Европ ч юм уу те. Тэгээд тэр кинонуудын нөгөө дуунууд амирх гардаг байсан. Ингээл ерөөсө чихэн ингээл зураг тасангууд нэг дуу явж идэг. Тэгээд тэр дуунуудыг сонсоод нэг юм цээжилсэн байдаг байсан. Тэгээд хэлийг мэдэхгүй ч гэсэн. Тэгээд тэр цээжилсэн дуунууд одоо аав ээжтэй ч юм уу эмээ өвгөөдөө дуулж өгөөд ялчгүй багасаа л одоо дуулах хүсэлтэд яваад ирснийг одоо манай дууны багш анзаараад тэгээ бэжэд л бас нөгөө нэг жүжиглэх авьяас юм байна бас нэг багш маань хараад тэгээд манай энэ дууланд яваач. Тэгээд дуу жүжиг хоёроо ингээ хослуулж яваал байсан. Тэгээд яг 10 жилээ төгсөөд яг ямар сургуульд орох вэ гэж маш их хэргэлдэж байгаа л тэгэл жүжигчнээ л сонгоё доо гэд. Төгснөхийн дараа үндэсний телевизэд 2 жил 3 жил хүүхдийн нэвтрүүлэг хөтлөөд тэгээ за ер нь л хүүхдийн урлагаар явах ёстой хүн юм байна гэд. Тэгээ дараагаар нь болохоор Бамбуу хүүхэд залуучуудын театр гэдэг. Театрт 7-8 жил ажиллаад тэгээ яг дууны чиглэлээрээ за одоо нэг яваад үзье даа л гэд хөдөлмөрлөд чинь да. In 2022 онд The Voice of Mongolia-д оролцоод тэгээд тэндээс ер нь нэг юм дуулдаг одоо хүүхэд байд юм байна гэд хүмүүс ер нь мэдээд манай театрыг бас аягүй их мэддэг болсон. Тэрний дараа болохоор нэг хүүхдийн зуу дээр гадаа дуулдаг байсан аахгүй найзуудаараа зүгээр хобби маягаар. Тэгээд нэг өдөр өөрийнхөө дуулж байгаа бичлэгээ ингээд найзаараа авахуулаад за юу ч гэсэн зүгээр юм сошиал дээр Instagram дээр тавиад үзье гэд тавиал унтаад өглөөс ирсэн чинь миний Instagram бүр ингээд би анх удаа тим их одоо улаан одоо мэдэгдлээ шүү дээ. Тим хараад энэ хүмүүс яаж ингэж үдчихв гэж бодоод тэгээ байжсэн чинь яг нөгөө нэг дуучин баяр цэцэг их чи нутгаа сонсон сэтгэл гэдэг дуу байсан. Тэгээ тэр дуу аягүй их яваад тэгээ бичлэгүүдэд оруулаад эхлээд байжсэн. Тэгээд тэрнээс хойш ер нь хүмүүс энэ нөгөө Voice-д орж исэн хүүхдийн зуу дээр дуулаад байгаа юм байна гэж мэдээ. Тэрний араас болохоор My Voice show болох чинь гээ. Тэгээд тэнд за энд л ороод хамгийн түрүүнд дуулах дуу нь одоо Шүрэн Бугуйч киноны дууг дуулаад үзт юм уу даа гэж бүртгүүлээд Шүрэн Бугуйчийн бичлэг бас цацагдаал. Өглөөний салхийг ухтан мөрөглөн илгээсэн шүний сарын дэгдэж өөрийн хүслээ шивэнсэн өглөөний салхийг ухтан мөрөглөн илгээсэн шүний сарын дэгдэж өөрийн хүслээ шивэнсэн яг одоогийн байдлаар би нэг Яруу Art Production гэдэг студид хариалагдж байгаа. Тэгээ яг тэр студ маань яг My Voice show-наас одоо намайг олж хараад тэгээд тэрнээс хойшоо ингээд хамтраад одоо яг өөрийнхөө уран бүтээлүүд дээр ажиллаад байж байна. Би ер нь багтаа яг өөрийнхөө нэрийг төжүүл гэж боддог байсан байхгүй. Тэгээд сургуульд ороод л Төрмөх гээл гэсэн чинь хэн блэ? Багш дуудаад байдаг.
би нэрээ мэдэхгүй яг тэгээд л яг миний яг бүр үндсэн нэр юм шиг л тэгж явдаг байсан. Тэгээд их найзууд одоо гэр бүл сургуулийнхан ер нь тийш дууддаг. Тэгээл за окей дууддаг нэрээрээ л сайхан артист нэрээ өгчээгээ тэгээд л явж байна. За ер нь шууд хүм болгоны толгойд те нөгөө нэг цагаан сарын шиг. За энэ дуул бүр ингээд цагаан сар гингүүт шууд энэ дуу бараг нөгөө нэг энд сонсогдохгүй байгаа мөртлөө чихэн ингээд явж идэг ийм дуу. Тэгээд одоо маш гайхалтай дуу. Тэгээд одоо хүм болгон хүүхд хөшдгөө мэддэг. Бэлэг. Юм бэлэг л авах те. Би нөгөө нэг ийм дээр үед чинь нэг ийм протеина малгай авах модонд орж исэн ба яг миний жоохон байхад. Тэгээд нөгөө нэг ээж аваад нөгөө нэг ийм уртаа нэг ийм сундаг ийм протеина ийм урт малгай өгөөд тэгээд тэрийг ингээл үүрээл тэгээд тэрэндээ ингээд нөгөө нэг бэлгнүүдийг чихээд л ерөөсөө тэгээд дүүрцэн байхад л хажууд нь нөгөө нэг тортой тэгээд бэлгээ даахгүй мөртлөө дараагийн айл руу ингээд хэсээ явдаг гэсэн тэр бүр ингээд маш гоё эмээ өвөөр дархан амьдэрдэг байхгүй. Тэгээд би жил болгон дархан яваад тэгээ эмээ өвөөр дээр очиж хондог. Тэгээд өглөө болохоор өвөө нилээн үүрээр ер нь сэрэн. Тэгээд сэрээгээд л заавцсан хүмүүс мөрөө гарна гэдэл. Тэгээ өвөө одоо бүх ач нарынхаа бүх хүүхдүүдийнхээ одоо нөгөө нэг яаж мөр гаргах вэ гэдгийг бичээд ингээд өхөн ямар ном уншуулах вэ гэдгийг ингээд бичээд нэг цаас байруулад тэгээ бидэд яг өвөөгийн цааснаар хамт гараад заавал мөрөө гаргадаг. Тэгээд хэлж өгдгийн одоо энэ мөр гаргах одоо энэ хаанаас яаж харах ёстой юм те эндээс хараад тэгээд ингэж тэмдэглэнэ. Тэгээд ингээд өгчий гэд бичээд өгчий та нар сураад аваа гэж хэлдэг. Тэгээд хамгийн түрүүнд бол шиний нэгнэр тэгж мөрөө гаргачаад тэгээ ер нь бол яг нар мантахыг хаардаг. Тэгээл эмээ өвөөтэйгээ цолголт одоо эхлэндээ 25 он бол маш хурдан хэл тэмцээн уралдаан тэгээ шинэ студид одоо артистаар орох гэрээ тэгээд бас нэг 2 уран бүтээл хийсэн юм. Хизээч эмзгэл хийх хүсэхгүй хайр хизээч уучлахаас буцдаггүй. Тэгээ одоо 26 онд болохоор яг одоо уран бүтээлүүдийн тоог нэмээ те. За ер нь л яг өөрийн гэсэн дуунуудаа одоо энэ тийм ингээд дуулдаг болох зорилготой одоо дуунууд бол ажиллаад явж байна. За цагаан сар бол яг миний хувьд маш чухал. Ягаад гэвэл чи манай өв соёл те өв тээж явж байгаа хүмүүс гэдэг ш. Тэгээд одоо манай Монголын ихэнх баярууд бол ер нь одоо ингээл гадны баяруудтай төстэй те эсвэл гаднаас орж ирсэн баярыг жоохон Монгол хувилбарт оруулаад ч юм ингээд тэмдэглээд явдаг. А гэхдээ хамгийн их тэмдэглэх ёстой те бүр энийг заавал тэмдэглэх ёстой баяруудын нэг бол мэдээж цагаан сар. Тэгэд ямар тач нэг юм төжөө гэдэг төр мөх гэдэг нэг юм уран бүтээлч гээд нэг дуу уран бүтээлээ хийх гээд ингээд ядан яваа юм байна. Тийм болохоор та бүхэн бас те миний одоо шинэ уран бүтээлүүд гарсны дараа намайг дэмжээрэй. Тэгээд олон хүнд хүрэхийн тулд олон хүн үзэж одоо хуваалцаж шеэр хийх тийм зүйл аягүй их хэрэгтэй байдаг юм билэ. Тэгээд шинэ уран бүтээл гарсан одоо ямар ч уран бүтээлч байсан та бүхэн маань одоо гоё дэмжиж шеэр хийж байгаарай гэж хүсэж байна. За тэгээд одоо нийт монголчууд маань сар шиндээ сайхан шинлээрээ эмээ өвөө дээрээ очиж гоё золгоорой манайхан тий аав ээж дээрээ очиж одоо нутагтаа очиагүй удсан бол заавал одоо цагаан сараар ядаж нэг удаа зав гаргаад очиорой сайхан шинлээрээ манайхан.